Өдрийн мэнд үзэгчдээ Тэнгэр панел эхэлж байна. Өнөөдөр бид Монголын 87 аж ахуй нэгжийн захиалгаар энэ панелыг эхлүүлж байна. За энэ бол юу гэхээр Монголын 87 аж ахуй нэгж татварын маш хүнд нөхцөлд ороод 46 тэрбум төгрөгийн хохирол амсч хаад байгаа. За энэ тухай ярилцахаар бид өнөөдөр дөрвөн зочин ирсэн. Одоогоор нөгөө төвжирлээс замын төвжирлээс болоод манай худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Манлай хотроос бусд арайхан ирж амжаагүй байна. Тэгэхээр хоёулаа эхлээд эдгээр хүмүүс маань орж ирэхээс өмнө ямар учиртай одоо 87 аж ахуй нэгж татварын асуудалд орчоод байгаа гэдгийг төр зур үзэгчдэд тайлбарлаж байна. За баярлалаа. За энэ бол 2024 оны 8 сарын 30-ны өдөр одоо татварын одоо аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал байгаа. За татварынхаа 1% бол одоо нийгмийн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагын хүрээнд одоо боловсрол, эрүүл мэнд, спортын чиглэлд ч гэдэг юм уу энэ чиглэлд одоо хөрөнгө оруулалт хийх юм бол одоо татварын одоо хөнгөлөлтийг идэлүүлнэ, 1% хөнгөлөлтийг идэлүүлнэ гэсэн энэ заалт байгаа. Тэгээ энэ 24 онд одоо нэмэлт өөрчлөлт ороод энэ өөрчлөлт орсны дагуу бас хууль хэрэгжиж эхэлсэн. За энэ дагуу бол аж ахуй нэгжүүд маань хууль нэгэнтээ батлагдсан учраас энэний дагуу бол одоо тодорхой хувьдыг энэ нийгмийн сайн сайхны чиглэсэн энэ одоо үйл ажиллагаануудыг дэмжих чиглэлээр одоо зарцуулалтаа хийгээд явсан байгаа. За тэгээд 24 оны татвартай холбоотой асуудал байна. Үргэлжлүүлээ 25 оны одоо энэ 1% одоо хөнгөлөлттэй холбоотой асуудлууд байгаа. Энэ дээр одоо үүсэж байгаа нөхцөл байдал гэх юм бол аж ахуй нэгжүүдэд одоо зарцуулсан хөрөнгийг нь одоо хасалтж тооцох ч үгүй юм уу. Энэ хөнгөлөлтийг идэлүүлэх энэ чиглэлээр бол яамдууд дээр одоо харилцан одоо ойлголт төслийн зөрүү гэх юм одоо хууль хэрэг одоо хэрэгжүүлэх энэ үйл явц дээр одоо зөрүүтэй одоо ойлголтууд яваад байгаа. За сүүлд бол одоо энэ эдгээр одоо аж ахуй нэгжүүдийг татвар ерхийн газар дээрээс одоо дуудаж энэ талаар одоо уулзалт хийсэн байна лээ. Тэгээд энэ уулзалтын хүрээнд бол энэ татварын 1% хөнгөлөлтийг идэлүүлэх одоо боломж одоо байхгүй байна. Одоо энэ хэрвээ хууль батлагдсан ч гэсэн дагаж одоо гарах дүрм журам стандартуудыг нь бол тухайн одоо засгийн газрын одоо байгууллага юм уу тухайн одоо сайд одоо баталснаар одоо хэрэгжүүлэх юм боломжтой гэсэн юм мэдээллүүдийг өгсөн. Тэгээд татвараас бол эдгээр аж ахуй нэгжүүдийг одоо татварынхаа тайланд засвар хий. Энэ одоо 1%-ийн татварыг одоо улсын төвлөрүүлээ. Энэ хэрвээ ингэхгүй боломжгүй болох юм бол одоо татварын одоо дараагийн асуудлууд одоо аж ахуй нэгжүүд дээр үүсэх юм а гэсэн ийм мэдээллийг өгсөн. Тэгээд одоо энэ дээр байгаа аж ахуй нэгжүүд нэгэнтээ одоо энэ хууль гарсан, нэмэлт өөрчлөлт орсон, энэний дагуу зарцуулалтуудаа хийсэн, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Гэтэл ингээд энэ ойлгомжгүй үүссэн нөхцөл байдлаас болоод аж ахуй нэгжүүд өнөөдөр одоо хүнд нөхцөл байдалд орчод байгаа ийм дүр зурагтай л байна та. Энэ бол одоо ингээд үл ойлголцоогч гэдэг юм уу те нэг тийм бид нар ингээд жаахан соёлтойгоор тайлбарлаад байна л да. Энд үл ойлголцол ерөөсө гараагүй гэж би ойлгоод байгаа байхгүй юу? Яг тэгэхээр хууль бол 2024 оны 8 сарын 30-нд батлагдсан. Энэ цагаас хойш яг хэрэгжих нь 2024 оны 10 сар. Тэгээ энэ цагаас хойш яамдууд зэрэгцүүлээд дүрм журмаа гаргах ёстой байсан боловч ажлаа үйлдэснээс болоод энэ олон аж ахуй нэгжүүд хохирцсон байгаа гэж би шууд одоо тодорхойлмоор байгаа байхгүй юу? Ер нь бол 2024 оны 9 сарын 9-ний өдрийн 34-нд тоот одоо төрийн мэдээлэлтэр бол энэ одоо хуулийн нэмэлт өөрчлөлт одоо ороод тэгээд ерөнхийдөө энэ төрийн мэдээлэлтэр гарснаас хойш 10 хоногийн дараа энэ хууль одоо бүх нийтээр хэрэгжих юм залттай шүү дээ. Тэгээ энэний дагуу бол ерөнхий мэдээллүүд явсан. Тэгээд одоо шууд одоо саяных бол таны зөвлөлтөө ер нь жоохон илдгээр хэлээд байгаа гэсэн. Одоо цаагаараа бол яг аж ахуй нэгжүүд дээр өнөөдөр энэ тулчсан асуудал байна. Таны түрүүний дурдсан одоо 46 тэрбум төгрөгийн асуудал яригдчихэж байгаа. Энэ бол тэгээд одоо бага мөнгө биш. Тэгэхээр аж ахуй нэгжүүд дээр одоо тодорхой одоо дүрм журам стандартуудыг энэ тухайн үед нь энэ хуулиа дагаад засгийн газрын одоо байгууллагууд маань гаргах л ёстой байсан. Жишээлх юм бол одоо эрүүл мэндийн одоо салбарт 2024 онд одоо эхнийх нь одоо стандартууд мөрдөгдөд ингээд хууль журмууд нь гараад явсан байдаг. Гэтэл одоо тэрийгэ хүчингү болгоод 25 онд дахиж одоо шинжилээд баталсан бас нэг юм асуудал байна. Тэгэхээр одоо өмнө нь 24 онд одоо тухайн дүрм журамд тааруулаад аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа
одоо энэ хөрөнгө зарцуулаад явж исэн бол дахиад энэ ойлгомжтой асуудал үүсээд 25 онд шинээр гарсан журам руу бас тааруулаад ингээд явах нэг асуудлууд үүсэж байгаа юм л да. Тэгээ энэ аж ахуйн нэгжүүдийг л одоо ингээд хохироо одоо нэг талаараа ингээд дэмжих гээд байгаа хууль тий нийгмийн сайн сайхны төлөө сая бол одоо асуудлуудаас хүндэрлээ шүү дээ. Багш нарын асуудал, эмч нарын асуудал гэл ингээд цалингийн асуудлууд ингээд хөндөгдлөө. Тэгээд ерөнхий сайдын зүгээс бол бас санаачлаг гаргаад ерөнхий сайдын ахлах зөвлөлтөд одолдоо ажил дүрэнтэй хэм хамтраад 2 удаагийн бас уулзалтуудыг хийсэн. За 9 сарын 1-нд болоод 9 сарын 3-ны өдрүүд нэг давхарцсан тоогоор 150 60 гаруй аж ахуйн нэгжүүд орж ирсэн. Тэгээ энэ дээр бас асуудлуудыг ярьсан. Ер нь бол одоо энэ 1% энэ илүү боловсрал эрүүл мэнд чиглэл рүү хандуулаач гэсэн одоо уриалгыг гаргаж байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүд бол бэлэн байгаа. Энэ дээр бол одоо зарцуулалтаа хийхэд. Гэтэл энэ дагсан дүрм журмууд нь ойлгомжгүй байгаа учраас одоо бүрэн гүйцэд одоо гараагүй. Зарим дээр нь бол батлагдаагүй ингээд явж байгаагаас болоод аж ахуйн нэгжүүд бол одоо яахаа мэдхээ учраа болохоо болчихж байгаа байхгүй нэг гэсэн та. За одоо миний хажууд татврын мэргэжсэн зөвлөх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал хишиг зул ирж гисэн байна. Түр хацарсан ч гэсэн. Тэгэхээр хишиг зуллаад өөрөө энэ нөгөө нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн хариуцлагын төлөө ягаад 1% одоо бус агалтаа авч чадахгүйгээс болж олон аж ахуйн нэгж охирсон тухай мэдээлэлтэй байна уу? Энийг одоо та яг мэргэжсэн зөвлөх хүний хувьд юу гэж бодож байна? Энэ алдаа чухам хаана байна гэж харж байна? За сайн бацгаана уу. Ерөнхийдөө 22/9-ийн зорилго бол тийм нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд одоо тодорхой заагаад өгсөн маань шүү дээ хуулийн шин бол. Тэгэхээр энэ дээр гараад байгаа одоо яг сая үсэд байгаа нөхцөл байдлын хувьд бол миний хувьд яг тодорхой хуулийн дээр хэрэгжих нь ойлгомжтой. Жишээлбэл нөгөө олимпийн тамирчдад ингээд хөнгөлөлт нөхцөл үзүүлсэн, урамшуул өгсөн гэх тэр бол яг л ингээд тэр тухайн хүнд олгогдсон амжилт нь тодорхой тий. Ийм зүйл дээр бол тэр тайлангийг хүлээн зөвшөөрөх явахын зүйтэй гэж харж байгаа. Яг хөө хөрөнгө оруулалтын чиглэлээр бас байгаад байгаа тий. Одоо барилга байшин барих тий. Эдгээр асуудлууд нь бол урт хугацаа шаарддаг учраас эдгээрүүдээр аж ахуйн нэгжүүд манаас 25 онд залруулга хийгээд тий. Тэр шин тавигдж байгаа журамд нь шаардлагын нийцүүлээ явах боломжтой гэж харж байгаа. Тэгэхээр хөнгөлөлтийн нөхцөлийг хоёр салгаж харах зүйтэй юм бол гэсэн миний бодол байгаа. Ер нь ингээд харахад манай энэ яам татвар те энэ засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагуудын хувьд татврын тал дээр ойлгомжгүй заалтууд эсвэл цагтаа гаргаагүй дүрм журмаас болж аж ахуйн нэгжүүд хохирох тохиолдол хэрэг байдаг вэ? За мэдээж бол хуулийг хүн болгон уншаад ингээ ойлгомжтой байх хэрэгтэй те. Гэтэл журам гараад ирдэг. Тухайн журам дээр ингээд үл ойлголцол үүсээд байна гэж харж байгаа. Тэгэхээр бусад оронд бол хуулийг тайлбарласан юм тайлбар толбичиг дагалдаж гардаг юм байна. Ялангуяа энэ татвар бол өөрөө онцгой зохицуулалтаа хуулийг та бүхэн мэдэн шүү дээ. Тэгэхээр хүн болгон татварыг ойлгоод уншаад журмыг ингээд тайлбарлаа арга аргачлалыг бодоод байх юм боломжгүй. Тэгэхээр энэ дээр бол бусад улс орнуудын татвараар мэргэсэн зөвлөхүүдээ зарим орнууд бол заавал одоо аж ахуйн нэгжүүдийн зөвлөхүүдийн хувьсалсан авна гэж заасан хуулиндаа хэрэгжүүлээ явдаг бол зарим орнууд сайн дураараа манай улсын хувьд бол сайн дураараа хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ мэргэсэн мэргэжилтэнгүүд нь зөвлөх үйлчилгээгээ үзүүлээд яг одоо энэ журам татврын алба тий энэ төрөөс гаргаж байгаа хууль тогтоомж татвар төлөгч 3 юм гурвалсан байдлаар одоо тэр хуулийн нэгсэндээ юм тайлбар толбичиг гэдэг хэлхиймийг гаргадаг юм байна л да. Аагаас яг хүртэл нь тий. Тэгэхээр л одоо энэ эцсийн үндэ юунан дээр очиж гацаад энэ хэрэг нөгөө ойлгомжгүй байдал нэгдсэн ойлголт байхгүйгаас болоод аж ахуйн нэгжүүд маань хууль гарлаа тайлангаа илгээхийн зөв шүү дээ. Энд чинь тайлгын хүүргээ хэрэгжүүлчихэж байгаа. Гэтэл нөгөө зарим журмууд нь 25 онд тий хэрэгцснээс болоод ингээд буцаагдсан юм асуудал үүсэж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бид нар өнөөдрөөс хойшоо хараад залруулаа явах зүйтэй л гэж би бодож байгаа. Ер нь тэр журам одоо татварын янз бүрийн журам боловсруулах зөвхөн татварч биш ер нь энэ засгийн газар улсын хурлын баталсан хуулийн дагуу журам боловсруулахад аж ахуйн нэгжийн саналыг ер нь хэр зэрэг нээлттэй авдаг вэ? Надад байгаа мэдээлэлээр бол одоо дөрвөн журам боловсруулахад ингээд тухайн татврын ерхий газар жишээлбэл те өөрсдөө ингээд төрийн бус байгууллага сонгодог, өөрсдөө ингээд аж ахуйн нэгжийн төлөөллийг сонгодог гэж яриад байгаа байхгүй юу? Уг нь бол процесс нь яг хууль шиг одоо хилцэгдэх ёстой байдал. Тэрнээс болоод өөрсдөө сонгодог нэг хэдхэн үнийг сонгоод тэгээд нэг юм дөрвөн журмаа боловсруулдагс болоод нэг үйл ойлголцох эсвэл одоо хэтэрхий нэг талд дөрвөн журам гарах, хэн нэгэнд үйлчлэх те ийм дөрвөн журам гардаг гэсэн. Энэ дээр та хоёр ер нь ямар хөө байр суурьтай байдаг вэ?
Тийм, худалдаа ажилтнуудын танхимын хувьд бол энэ хуулийн дүрм журам бодлогын өмгөөллийн үйл ажиллагаа бол худалдаа ажилтнуудын танхимын одоо үндсэн одоо чиг үүрэг шүү дээ. Тэгээд энэ хуулиуд болоод энэ дүрм журмууд дээр одоо бизнес эрхлэгчдийн санаа бодлыг тусгах, за энэ дөрвөн байгууллагуудтай болоод энэ хууль санаачлагчдтай, улсын их хурлын гишүүдтэй бас хамтарч одоо энэ хуулийн хилцүүлгүүдийг, журмын хилцүүлгүүдийг бол худалдаа ажилтнуудын танхим дээр бол орон байнга зохион байгуулж байгаа. Тэгэхээр бол ер нь бол оролцоог хангаад явах ийм заавал одоо олон нийтээр хилцүүлэх шаардлагатай, тийм олон нийтийн санаа бодлуудыг тусгах ёстой. Тэгээд бид бүхэн бас бизнес эрхлэгчдийн саналуудыг тусгаад тухай бүрд нь одоо санал зөвлөмжүүдээ ингээд өгөөд явж байгаа. Харьцангуй бас ер нь энэ хууль хэрэг батлах, хууль санаачлах, хуулийг одоо өргөн барихаас өмнөх энэ хилцүүлгүүдийг хийх хэсгээр бол бид бүхэн бас өөрсдийнхөө үргийг, хариуцлагыг одоо хомсорлоод аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарсан байдлаар хийж байгаа. Танхимын дэргэд бас 21 одоо бодлогын зөвлөл байгаа даа. Тэгээ энэ чиглэл салбар болгоноор бас зөвлөлүүд маань энэ бодлогын өмгөөлийн үйл ажиллагаа хийгээ явж байгаа. Магадгүй бас зарим одоо тохиолдолд бас таны саяны хэлсэн шиг те тодорхой хүрээнд одоо хуулийн одоо асуудлуудыг хилцүүлээд ингээд олон нийтэд тэр хилцүүлсэн мэтээр ингээд явж байгаа асуудлуудыг үүсгэхгүй л те. Яа тохиолдлууд бас байгаа. Танхимын хувьд бол бидэн дээр нээлттэй ирсэн санал зөвлөмж өгөөч гэсэн энэ тохиолдлууд дээр нь бол бид бүхэн бас энэ хилцүүлгийг нь бол хийгээд ингээд явж байгаа. Хамгийн сүүлд жишээлбэл эдийн засгийн эрхчлөөний тухай хууль анхны одоо танилцуулгыг нь эдийн засгийн хөгжлийн сайд очрол одоо улсын хурлын дараагаас өмнө сайд байхдаа манай дээр танилцуулаад ингээд явсан. Одоо маш олон одоо саналууд аж ахуйн нэгжүүдийн зүгээс манд гарсан. Тэгээд энэ саналуудыг бас бид бүхэн нэгтгэхэд бас хүргүүлсэн байна. За манай студид татварын ерөнхий газрын 2 байцаагч дарга ирчээд байна. Тунгалаг татварын ерөнхий газрын орлогын хяналт буцаа олголтын хэлтсийн дарга. За Ундрмаа татварын ерөнхий газрын татварын удирдлага олон улсын татварын улсын байцаагч Ундрмаа гэсэн 2 зочин ирчээд байна. Бид яг одоо юу ярилцж байна гэхээр нөгөө аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын дэмжих зорилгоор 1% буцаа авалгалт авах хэрэгтэй байсан. За үүнэд 87 аж ахуйн нэгж хохирчсан байгаа тухай мэдээлэл бидэнд ирээд энэ хэлцүүлгийг хийж амаа. Тэгэхээр асуудал яг юунаас болсон бэ? Та хоёрын хэнд хариулах бай. Аж ахуйн нэгжийн орлогын албан тушаалын тухай хууль 2024 оны 9-р сард өөрчлөлт орсон. За энэ нэмэлт өөрчлөлтөөр яг үгээр татварлагчдын хувьд болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийнхөө орлого олох үйл ажиллагаатай хамааралгүйгээр борлуулалтын орлогынхоо одоо татвар ногдох орлогын 1% хүртэлх дүнгээр хөрөнгө оруулалт хийсэн. Одоо илэгдэл тооцох үнцэн өрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн. За мөн харилцан хамааралгүйтэйг өгсөн санхүүгийн дэмжлэг хандвийн зардлыг нь төлөх татвараас нь хасах гэсэн ийм хөнгөлтийн залт орж ирсэн байна. За өнгөрсөн оны байдлаар 87 татварлагчийн 42.6 тэрбум төгрөгийн хөнгөлтийн тайлан ирүүлсэн байсан. За манайх татварын алба бол татварын хөнгөлт олох журмынхаа даваа тайлангуудаа татварлагчид ирээд за энэтэй холбоотойгоор 7 яаманд албан бичиг явуулна энэ чи яаж байгаа вэ гэхээр хуулийн 11-р залтан дээр тухайн төсөл хөтөлбөр үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг засгийн газрын гишүүн баталж хяналт тавина гэсэн хуулийн залт байгаа. За энэтэй холбоотойгоор яамдууд руугаа албан мэдээллийг нь хөрвүүлээд хянах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. За ингээд явсан. За гэтэл ямар асуудал үүссэн бэ гэхээр хууль зүйн яамнаас бид нар хуулийн хэрэглээтэй холбоотой асуулгыг тавьсан байгаа. За тэгэхээр хууль зүйн яамнаас ирүүлсэн 11 сарын бичгэн дээр ерөнхийдөө бол захиргааны ерөнхий хуулийн дагуу хянж үзлээ. Тэгэхээр захиргааны юуны 60 дугаар зүйл даасны дагуу захиргааны хэмжээ актив буцаа хэрэглэхгүй буюу нөгөө шаардлагууд маань маш хугацаа очиж батлагдсан. Ер нь нийтийн мэдээлэлд орсон нь бол 5 сар гэдэг ингээд нийтдээ одоогийн байдлаар 11 яамны шаардлага стандарт өнөөдрийн байдлаар батлагдсан байгаа. Тийм. Одоо ингээд хугацааг нь аваад үзэхээр 2025 оны хамгийн ихнийх нь бол 2024 оны 12 сард батлагдаж нийтэд мэдээлэгдсэн байгаа зам тээврийн яамных. За бус нь бол дандаа 25 он. Хамгийн сүүлд бүр эрчим хүчний яам 2025 оны 10 сарын 18-нд баталсан байна. Тийм 10 сарын 18-нд. Ингээ одоогийн байдлаар бол 11 яам ингээ баталсан байгаа шаардлага. Тэгэхээр татврын хуулийн хөнгөлтийг хэрэгжүүлэхэд нөгөө яамдын маань шаардлага нь батлагдаагүй байсан болохоор хөнгөлт идэлүүлэх боломжгүй болсон. Энэ
одоо энэ яамдууд ажиллаа хийгээд 2024 оны 9 сараас ахуулж хэрэгжсэн одоо улсын хурлын баталчихсан хуулийн журмыг боловсруулахдаа одоо тэдний хугацаанд баталнаа, эдийн хугацаанд баталнаа гэдэг хууль дүрэн байд юм уу ер нь? Журм нь шаардлага батлна гэж байгаа. Энэ бол шаардлага юм байна. Энэ болохоор яаж байгаа вэ гэхээр төсөл үйл ажиллагаанд тавигдах шаардлага стандартыг салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална гэсэн хуулийн заалт байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэ яг нэг хууль журмын тухай хуулиар зохицуулдаг шаардлага батлаа. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь болохоор 24 оны 8 сарын 30-нд батлагдаж орж ирсэн. За нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн дэр заалтан дотроо нэмэлтээр орсон одоо 22-11 дэх заалтын дагуу салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нь шаардлага баталж мөрдүүлнэ. Хяналтаа тавина гэсэн ийм заалт байдаг. Тийм. Одоогор болохоор нийтдээ 11 яам бол шаардлага стандартаа батлаад ер нь бол нийтээр дагаж мөрдөхтөр хэвлэгдчихсэн. За мөн одоо захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйл дээр болохоор тухайн одоо шаардлага стандарт захиргааны хэмжээний актыг батлаад хууль зүйн яамд хургуулээд хууль зүйн яам бүртгэж аваад за энийг нийтээр дагаж мөрдөхтөр хэвлэгдснээс хойш хугацаанд шууд хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Тэгэхээр одоогийн байдлаар 11 шаардлага стандарт маань батлагдаад за нэг нь бол эцэлж батлагдаагүй эдийн засгийн хөгжлийн яамных. За яг хүчин төгөлдөр болоод батлагдаад нийтээр дагаж мөрдөхтөр хэвлэгдсэн байгаа одоогор бол 10 шаардлага байгаа гэсэн. Тэгэхээр шаардлагын хувьд бол яг хизээ батлагдсан, хизээ бүртгэгдсэн. За дээр нь тэгээд одоо яг тухайн шаардлага стандарт маань нийтээр дагаж мөрдөхтөр хизээ хэвлэгдсэн бэ гэдэг маань яг энэ хуулийн хэрэгжилтэнд бол бас чухал нөлөө үзүүлдэг. Тэгэхээр аж ахуй нэгжүүд одоо хизээ яамдууд шаардлага батлах бол доо гэд ингээд нөгөө нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг явуулахгүй хүлээж явах хэрэгтэй байсан уу? Эсвэл хууль батлагдсан дагууд одоо ингээд бид улсын хурлаар алах цохоод хууль батлагдахаар за тэгвэл одоо бид нар нийгмийн хариуцлагынхаа үйл ажиллагааг идэвхтэй явуулъя гэд энэ дэр алдаа нь хаана байна гэж та харж байна яг хөндлөнгийн байгууллагын зүгээс. За миний хувьд бол хууль батлагдаж тэр нөгөө 22-11 дэх залт те батлагдсан тэр огноогоор одоо тэр 22-11 хэрэгжиж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдийн хувьд бол энэ хууль батлагдсанаар бид одоо ингэж өнгөлөлт эдэлж болох юм байна гэдэг хүлээлт бол үүссэн шүү дээ тийм ээ хөлжүүлэлт. Тэгэхээр эннийхээ дагуу ингээд тэр одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд бол гүйлгийг гараад те бүх үйл ажиллагааны хийлчихсэн гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол түрүүн миний хэлсэн санал болохоор одоо энэ үүсэж байгаа нөхцөл байдлаа хоёр ангилж авч үзээч гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр ялцчгүй ингээд хуулийн заалтан дээр байгаа тов тодорхой те одоо юм тамирчин одоо энэ амжилт үзүүлсэн хүмүүс дэмжлэг үзүүлнэгээ тэр нь аж ахуйн нэгжээс бэлэн мөнгөөр гараа авчихсан энэ мөнгөн одоо дэмжлэгийн хувьд бол одоо энэ 24 онд ирсэн тайлан энэ хүлээн зөвшөөрөх зүйтэй гэж харж байна. Хөрөнгө оруулалттай холбоотой нөхцлүүд дээр тийм ээ одоо барилга байшин баривал гэсэн залтууд байгаа шүү дээ тийм ээ боловсролын яам дээр илүү энэ одоо чиглэсэн байлээ. Тэгэхээр энэ дээр бол урт хугацааны арга хэмжээ учраас энэ дээр 25 оных нь одоо гарсан энэ яамдынхын журамтаа нийцүүлээд явах боломжтой буюу одоо бид нар өнгөрсөн зүйлийг одоо алдаа гэж ярьж хинэн яасан эснээ ярихаасаа илүү алдны хүмүүс бол тодорхой ярьчлаа шүү дээ. Журмууд ингэж батлагдлаа гэх. Тэгэхээр өнөөдрөөс хойших асуудлаа татврын алба өөрөө ингээ гаргалгаа гаргаад аль болох бид нар чинь татвар төлөгчдөө нөгөө заалт маань өөрөө дэмжлэг үзүүлэх юм эерэг заалт байгаад байдаг. Гэтэл ийм үйл ойлголцол үүсэж байгаа учраас энэ цаашаа зөв шийдэд явах нь зөв баха гэж харж байна. Тий. Тэгэхээр ер нь бол бид нар бол яг нэг одоо юун дээр гэсэн хохирол учирсан гэж бол харихгүй байгаа. Ер нь бол татварлагчдын хувьд бол бид нар энэ хуулийн заалтын хэрэглээ нь бол хохирол биш юм аа. Татвар төлөгч өөрөө сонголтоо хийгээч. Та эсвэл татвараа төлөх юм уу? Эсвэл нийгмийн хариуцлагын хүрээнд хандив тусламжаа үзүүлэх үү гэсэн ийм сонголтыг татварлагчдад өгсөн шүү дээ. За үзүүлсэн. За тэгэхээр үзүүлэхдээ бол бид нар бас ингээ харгаж үзэхээр бид нар бол яг хуулийг хэрэгжүүлдэг ийм субъективд агентлагтэй. Тэгэхээр энэ дээр бол яаж байгаа вэ гэхээр яг захиргааны хариуцлагын хэмжээний актыг эмхтэд нийтлүүлснээс хойш за тэгээд 67-г 2 зааснаар нийтлснээс хүчин төгөлдөр болно. Тэгэхээр энэ нөгөө нэг яг хуулийн эргэцэн баримт маань нийтлэгдээгүй хүчин төгөлдөр болоогүй болохоор хүчин төгөлдөр болоогүй байсан шаардлагын дагуу бид нэр хөнгөлөлтөнд хамруулах боломжгүй байна гэд татварлагчдөө тайлангаа засварлах шаардлагыг л өнөөдрийн байдлаар хөргүүлчихсэн байгаа. Эндээс нэг юм харагдаж байна л да. Улсын хурал хууль батлахдаа яг хизээ шаардлагатай вэ гэдгийг бүр ингээд жагсаалт гаргаж агаад
Тэгээд тухайн хуулийг баталдаг тий. А дараа жил ингээд хэрэгжих юм байна. Яамдууд ажилласан ч яг уу ажлаа хийгээгүй ч яг уу дараа жил хэрэгжих юм байна. Гэхдээ өнөөдөр хэлцээ баталчих гэж хизээч тэгж улсын хурал хууль баталдаггүй шүү дээ. Тэгэхээр энд улсын хурлыг өөрийг нь чадамжгүй болгоод байгаа юм шүү. Одоо энэ засгийн газрын энэ эсвэлтгүй. Тийм улсын хурал одоо жишээлбэл энэ хуулийг батлаад ингээд нийтээр дагаж мөрдөө гэдэг нэгэнтээ шийдвэр гаргачихсан байгаад байдаг. Гэтэл бид бас нөгөө түрүү яриандаа дурдсан 9 сарын 1-ний өдөр тий одоо энэ улсын төсөвтэй холбоотой багш эмчнэрийн асуудалтай холбоотой цалингийн асуудалтай төсөв бүрдэгтэй холбоотой энэ асуудлуудын дагуу ерөнхий сайдын осрохлох зөвлөгтэй хамтраад арга хэмжээнүүд хийсэн шүү дээ. Энэ одоо хуулийн зүйл заалтын дагуу аж ахуйн нэгжүүдийг энэ одоо салбарууд руугаа түлхүү хөрөнгө оруулалтаа хийгээч. Энэ 1% одоо тийш нь чиглүүлээч. Боловсролын салбарыг дэмжээч. Эрүүл мэндийн салбарыг дэмжээч. Эмнэлэг тоног хөрөмж авч одоо тийм энэ ханиад томоотой үеийн одоо юу гэдэг тийм эмнэлгийн тоног хөрөмжийг сайжруулаач. Ингээ хамтдаа уриалга гаргая. Боловсролын салбарт жишээлх юм бол боловсролын яам оюутан залуучуудын одоо тэтгэлгийг одоо аж ахуйн нэгжүүдэд уриалаад өгөөч. Тэ хамтарсан байдлаар ингээд аж ахуйн нэгжүүдтэй энэ асуудлуудыг шийдъя гэдэг. Тэгэхээр нөгөө талдаа аж ахуйн нэгжүүд чинь ингээд ийм хилцүүлэг хийгээд энэ боломж байна гэдэг. Бид нэр энэ ийшэнэ чиглээд ажиллая гэдэг ингээд ихтгэл үнэмшлийн төрүүлээд тэгээ нөгөө улсуудыгаа дуудаж авчираа та нарт ямар боломж байна гэдэг. Нөгөөдөл маань бас өөрсдийнхөө боломж чинь хязгаарлагдмал заримд нь бол байхгүй шүү дээ. Зарим нь бас энэ рүү сонголтоороо юм чинь орох нэг байна, орохгүй нэг байна. Тэгээд энэ дээр одоо нээлттэй ярилцаад одоо эрүүл мэндийн салбарын маань ч ирсэн тэр уулзалтын дээр одоо эмнэлгүүд маань ирсэн, хөсөөд ирсэн тийм. Тэгээ өөрсдөн дээрээ байгаа хэрэгжүүлээд өгөөч гэсэн төсөл хөтөлбөрүүдээ бас ингээд танилцуулаад ингээд явсан. Тэгээд маш удаан хугацааны одоо нэг хилцүүлэг ингээд явсан. Тэгэхээр нэг талаараа ингээд энэ чинь хууль нь батлагдсан байж. Гэтэл одоо засгийн газрын одоо зүгээс энийг ингээд олон нийт одоо аж ахуйн нэгжүүдийг уриалаад дэмжиж энэ лөө чиглүүлээ та нар гэдэг ингээд байдаг. А гэтэл арт талд нь яамдууд дээр энэ дүрм журам стандарт нь батлагдаагүй байгааг нь одоо тий ойлголтын зөрүү үүсээд байна шүү дээ. Нэгэнтээ та нар 1% зарцуулч гэдэг хууль нь батлагдсан гэдэг ингээд ойлголт төрүүлсэн байдаг. А гэтэл энийг одоо жишээлбэл тий оны төгсгөл дээр ингээд гинтхэн одоо энэ аж ахуйн нэгжүүдэд ингээд гаргаад ирж байгаа л өнөөдөр хүндрэлтэй асуудал болж байгаа юм л да. Яг хуу тайлангаа засварлаж болно. Гэтэл аж ахуйн нэгжүүд 1% зарцуулчихсан байгаа тий. Дайлангуй энэ спорт, эрүүл мэнд гэдэг цэцэрлэг сургууль барьсан гэдэг. Тэгээд энэтэй дагалдаад бас гарч байгаа маш олон ойлгомжгүй асуудлууд байгаа. Жишээлбэл одоо аж ахуйн нэгж 1% сургууль цэцэрлэгийн асуудал барьлаа, шийдлээ гэж бодъё тий. Тэгээд нөгөөтгөө одоо яаж хүлээлгэж өгөх үуч гэдэг юм. Гэтэл нөгөө журам дүрм стандарт нь байхгүйгээс болоо. За нөгөөтгөө заавал төрийн өмчт бас хүлээлгэж өгөн тий. Тэгээд тэр процессууд нь бас ойлгомжгүй байгаа учраас аж ахуйн нэгж дэрэгтэй сайн үйл суулгаад цэцэрлэг барьсан байдаг. Бүх зардал чирэгэл дагалдаад гарч байгаа асуудлуудын нэг байгууллага аж ахуйн нэгж маань л одоо хариуцаад яваад байгаа байхгүй бас ойлгомжгүй. Тэгээд асуудал нь ойлгомжтой болчих юм чинь тэр төрийн өмчтөнд шилжүүлж өгөөд боловсролын байгууллагад нь харьяалуулаа. Тэгээд нөгөө үргэлжлээд тухайн одоо цэцэрлэгийн ч юм уу сургуулийн ч юм уу одоо хөрөнгө оруулалтуудыг энэ улсын төсвөөс ингээд шийдвэрлээд цаашаа нь явах ч байдаг юм. Ийм зүйлүүд бас байгаа. Тэгэхээр ингээд дагалдаад маш олон асуудлууд байна. Жишээлбэл эмнэлэг эрүүл мэндийн салбар дээр одоо хөрөнгө оруулалт хийгээч гэдэг. Тэгэхээр маш одоо нэг компани одоо хэрэгс хэтэрсэн одоо асуудлууд бас явагдав. Тэгэх юм бол энэ дээр бас одоо нэмэлт зохицуултууд оруулаад өгөөд жишээлбэл би одоо хөрөнгө оруулалтынхаа шийддэг бол нөгөө нэг компани одоо барилга өгсрэлтэд бүтцийн асуудлууд байна шүү дээ. Хамтарсан байдлаар бас энийг цааш нь ингээд явах боломж байна гэдэг. Аж ахуйн нэгжүүд бол энэ дээр бол ерөөсөө бид бас нийгмийнхаа сайн сайхны төлөө ингээд өөрөг оролцоотой явах нь бас чухлаа гэдэг. Өөртөө бол одоо энийг бол үлэн зөвшөөрөд ингээд явж байгаа. Гэхдээ энэ хэрэгжилтийн байдлыг аваад үзээд 2025 оны байдлаар бол хэрэгжилтийг бол бид нэр хэрэгжүүлэх боломжтой болж эхэлж байгаа л да ер нь. За тэгээд татвраа энэ бол яг цаана ингээд төлөх татвараа ишээ өгж байна гэдэг чинь энэ хөрөнгийг бий болгож байгаа хандив санхүүжилтийг өгж байгаа чинь улсын мөнгө л гэж бүгдээ бас ойлгох хэрэгтэй юм. Энэ би одоо орлого төлрүүлэлт хүний хувьд л хэлж байна л да. Яг тэгвэл та татвараа төлөхөл байсан энэ мөнгөө тэр хүнд өгч байна гэдэг чинь энэ бүтээн байгуулалт босч байгаа энэ хүнд өгч байгаа. Нөгөө хөнгөлтөө яриад байгаа шүү дээ. Тэгэхээр хөнгөлт гэдэг чинь цаанаа утга нь юу вэ гэхээр улсын мөнгө тэнд явж байгаа байхгүй юу? Та ингэ боддоо энэ гарсан зардлаа төлөх татвараас асчиж байгаа.
Тэгэхээр татварлагчид сонголт өгж байна гэдэг би яагаад хэлж байна вэ гэхээр та эсвэл татвараа төлөөрэй эсвэл энэ хүнд өгөөрэй л гэсэн юм сонголтыг өгöd байгаа нэг хэлбэрийн. Тэгэхээр эн чинь энэ хөрөнгөөр би болж байгаа энэ байшин цэцэрлэг нийгмийн хариуцлагын энэ яагаад энэ хуулийн заалтыг хэрэгжилт явах вэ гэхээр төвлөрсөн байдлаар татвараа төлөө дахин хуваарлалтаар явахынхаа оронд хэрэгтэй газар нь хэрэгтэй хүнд нь хандад тусламжаар нийгмийн хариуцлагын хүлээнд өгчгөө. Тэгэхээр энэ хөрөнгө чинь өөрөө улсын хөрөнгө байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр татварлагчид энэ дүнгээр хөнгөлтийн дүнгээр хохирсон гэдэг асуудлыг бол би буруу ойлголт байна гэж татврын албаны зүгээс бол хэлэх гэж байгаа. За би энэ дээр саналаа хэлж байна. Миний хувьд бол одоо санхүү бүртгэлийн хувьд аж ахуйн нэгжийн талаас нь аваад үзэхээр тэр газар одоо ингээд тайлангаа буцаачаар татврын өр үүсэж байна тийм ээ. Тэгэн гут цаанаа болохоор нөгөө зардлага гаргацсан байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд давхар тал үүсэж байгаа байхгүй. Тэр талаас нь харах юм бол аж ахуйн нэгж дээр ийм асуудал үүсчихэд байгааг л шийдэх хэрэгтэй гэж харж байна л да. Тэгэхээр байгууллагын бүртгэл яамны журмыг хүлээг байж байхгүй шүү дээ. Нэгтлэн бот бүртгэл бол тасралтгүй явагдаж байгаа хэвээр. Тэр мөнгө нь гарцсан байна, хөрөнгө оруулалт нь хийгдсэн байна, дэмжлэгээ аж ахуйн нэгж өгчлөө. Гэтэл одоо ингээд буцахаар таны хэлж байгаа нөгөө төлөх ёстой татвар нь буцаад үүснэ үстэй. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр л давхар л үүсэж байна гэж би бол энэ давхарлаас гадна татварлагчид маш их хүндрэл үүсэж байгаа гэж бид нар бол харж байгаа. За татврын тайланцлаа. За энэ тасгаар өр үүснэ яг үнэ. Одоо энэ өрн дээр энэ чи 24 оны жилийн эцсийн гэхээр 2 сарын 10 гэдэг урагш нь бид нар засчгаар 2 сарын 10-наас эхлээд хугацаанд төлөөгүй алдан гэсэн асуудал үүснэ. Бид нар маш их олон хүндрэл үүсгээг бол зүгээр харж байгааг мэрэгжлийн талаас авч үзэх юм бол дээр нь энэ хүмүүс маань татврынхаа дүнгийн нэмэгдээд ирэхээр санхүүгийн баланс асуудал гарна. 24 оны балансыг одоо 12 сарын 1-ээр ингээ хугацаа дуусчихж байгаа. Одоо өнөөдөр баланс хийсэн. Баланс хийсхийн тулд яах вэ гэхээр дахиад аудит орно. Аудитын төлбөр гарна. За ялангуяа олон улсын юутэй том компаниудын хувьд болохоор бүр олон улсын аудит байдаг. Дээр хөрөнгө оруулагч байгаа холбоотой талууд. Зөвхөн энэ 87 татварлагчийн асуудлаас биш. Тэрийг бол бид нараас анхаарч үзэж байгаа. Тэгэхээр энийг бол энэ хууль дөнгөж эхний жилдээ хэрэгжээд ингээ явж байгаа ойлгомжгүй байдлууд байна гэдэг таны хэлж байгаа бид нар зөвшөөрч. Дээр нь одоо нөгөө авсан газар маань зарцуулалтаа хийцэн. Одоо нөгөө газар чинь дахиад талингаассан шүү дээ. Хэрвээ буцаагаад өгөх юм бол тэгэхээр энэ бол ингээ гинжээ холбоотой маш их хүндрэлтэй асуудал үүссэн. Тэгэхээр энийг аль болох бид нар татварлагчтай юу байхаар зохицуулахыг ажиллахыг хичээж байгаа. 25 оны хувьд бол ерөөсөө бүх асуудлыг татврын тайлан авахаараа шийдэж болох юм байна. 24 оны энэ хэрэгжилтийн асуудал энэ бол хэрэгжилт нь хүндрэлний үүндээс үүсээд байна. Тэгэхээр хууль эрх зүйн зохицуулалтын ойлголтын зөрүүнээс үүсэж байна гэж татврын албаны зүгээс харж байгаа. Тэгэхээр таны тавилаад байгаа та хэдийгээ саналыг гэхээр бид энэ асуудлыг харилцан шийдвэрлэхийг зорино. Одоо тэгээ яаж шийдвэрлэх үү гэдэг арга зам нь хуулийн өрөөнд шийдэгдэх байх. Гэхдээ бол энэ зөвхөн энэ газрууд талангаасаа дүлж байгаа биш ээ гэдгийг бол бид нар бас албаны зүгээс ойлгож байгаа шүү. Энэ бол маш хүндрэл үүсгэж байгаа. За нөгөө талаас бас нэг зүйлийг тодруулаад хэлэхэд яг яамны батлагдж байгаа шаардлага стандарт гэдэг маань яг тухайн салбарын хувьд хэрэгтэй ажил нь юу юм бэ те? Яг зорилттой ажил нь юу юм? За энэ дээр тавигдах одоо яг ямар зорилгын хүрээнд хийгдэх гээд байгаа ажлын энийхээ хүрээнд ямар шаардлага стандартуудыг барих вэ гэдгийг нэгтгэсэн байдлаар гаргаж ирсэн батлагдсан шаардлага стандарт. Тэгэхээр ер нь нийтлэг байдлаар ингээд бүх яамны шаардлагуудыг харах юм бол тэр маань яг төлөвлөгөөт ажил. За тэгээд тэрнийг яг ямар учраас хийх гэж байгаа. Үнэхээр хийгдэх шаардлагатай мүү үгүй мүү гэдгийг стандартынхаа хийгдэх ажлын зорилтын хүрээнд оруулж өгсөн байна гэсэн. За тэгээд батлагдсан шаардлага стандарт маань тэрнээсээ гадна за нийтлэг байдлаар тавигдах энэ ажлын хүрээнд яг юу хийгдэх ёстой, энэ зорилтын хүрээнд юу хийгдэх ёстой, ямар шаардлага стандарт, олон улсын шаардлага, одоо дотоодын шаардлага стандартыг нийцүүлсэн байх ёстой юм те. Ямар байж ээж яг салбарын хийгдэх ажил мөн бэ гэдгийг авч үзэх вэ гэдгийг тусгайлсан шаардлагуудаа бас нэг баталж өгөөд за тэгээд хэрхэн яаж одоо шалгаж авах вэ гэдгийг шалгуур үзүүлэлтүүдэд зарим стандартууд нь бол оруулж өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр зөвхөн хуулийн хүрээнд биш, хуульдаа нийцүүлээд шаардлага стандартаа батлана. Шаардлага стандарт нь өөрөө тухайн салбарын асуудал эрхэлсэн ажлын яамны хүрээнд тийм ээ үнэхээр төлөвлөгөөт ажил мөн үү, хийгдэх ажил мөн үү гэдгийг шаардлагаараа баталж өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр аль талдаа бол хүндрэлтэй асуудлыг одоо аль болох шийдвэрлэхийг хичээж байгаа. Гэхдээ хуулийнхаа хүрээнд одоо татврын алба маань хууль хэрэгжүүлэгч агентлаг байгаа учраас хуулийнхаа хүрээнд аль болох боломжтой арга хэмжээнүүдийг авч ажиллах ийм шаардлага үүсэж байна. Гэхдээ одоо энэ чинь татврын хөнгөлөлтийн асуудал учраас энэ яамдуудыг шаардлага стандартаар батлах цаг хугацаанд энэ
12 сар төвштэй бараг бүтэн жилийн дараа ийм асуудал үүсгэхээс сэргийлж урьдчилж ажиллах үүрэг чинь сангийн аавны төрийн нарийн бичгийн даргын үүрэг мөн үү? За Татрын хөнгөлөлт гэхээр бас нэг 3 ойлголтыг хэлхэн зүйтэй байх тий. Татрын яг тий татрын хөнгөлөлтийн аж ахуйн нэгжийн орлогын албан тэтгэрийн тухай хууль дээр заасан татрын хөнгөлөлт маань өөрөө 3 хэлбэрээр хэрэгжиж байна. Тэгэхээр 22-9 дэх залд бол энэ яамны шаардлага стандартад нийцүүлээд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлууд дээр шууд зарцуулах байдлаар хасагдаж тооцогддог гэсэн. Тэгэхээр төлөх татрыг одоо 2020 онд шинжсэн хууль маань мөрдөгдөд одоо 6 дахь жил рүү орж ин тийм ээ. Тэгэхээр энэ хуулийн дээр ер нь бол татвар төлөгч үүргээ биелүүлжээж эрхээ эдэлнэ гэдэг байдлаар татрын хөнгөлөлтийн залтууд маань жоохон онцлогтой хэрэгжиж эхэлсэн байгаа тийм. Тэгэхээр төлчөөд буцаагаад авах эсвэл төлсөн татрын хэмжээндээ уялдуулаад татрын хөнгөлөлт эдлэх гэдэг байдлаар хасалт хийх гэдэг бол ерөнхийдөө бол энэ 22-9 дээр нийцэж хэрэгжиж байгаа гэсэн. Тийм шинээр хэрэгжиж байгаа. Тэгэхээр хөнгөлөлтийн залтын хувьд бол нийт дүнгээр нь төлчөөд 90% буцааж авах нэг татрын хөнгөлөлтийн залт байна. За мөн одоо яг тухайн жилдээ төлөх ёстой татрынхаа хэдэн хувийн төлсөн тий төлсөн дүнтэйгээ уялдуулаад тухайн дүнгээс хэтрүүлэхгүй байдлаар татрын хөнгөлөлтийг тооцох. За байж байгаа. За одоо ингээд бүр асуудал амар хэцүү болоод байна тий. Би чи мэрэгжлийн биш хөгөн тий. Тэгэхээр ингээд ер нь одоо энэ төрийн үйлчилгээ, төрийн одоо иргэдтэй харилцаж байгаа энэ дүрм журам гэдэг чи одоо нэг тэнцүү 2 гэдэг л ойлгомжтой л баймаар байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ингээд хоёрыг ярихаар миний бүр ингээд толгой эргээд аль нь юм бол юу юм бол гэдэг рүүгээ орох гээд байна л та. Тэгэхээр энийг жаахан юм амархан хялбархан хүн сонсоод энэ нь юм байна, тэр нь тийм байна гэд энгийн одоо аж ахуй эрхэлж байгаа хүн тий. Одоо дорж дулмаа заавал нэг айхтар доороо хуульчтай эсвэл зөвлөгтэй тийм компани байхгүй шүү дээ. Энд чинь зүгээр нэг дэлгүүрийн худалдагч хүртэл байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад тийм байж болдгүй юм бэ? Яагаад ийм хялбар байж болдгүй юм бэ энэ татвартай холбоотой ажлууд? Ер нь энэ дүрм журам их хүнд байна. ер нь татврын харилцаа чи өөрөө айгүй эмзэг харилцаа л да. Хүн болгоны амьдрал дээр тусаад байдаг. Энийг тэгээд хитрхи энгийн болгоод эхлэх юм бол маш хялбар болоод энэ маань хэрэгчэд айгүй хүндрэлтэй болж эхэлдэг. Хүн болгон татварлах дургүй байдаг шүү дээ. Яг энэ хүндээ гэж ярихад. Тэгэхээр бид нар хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тэн дээр 11-р залтан дээр засгийн газрын гишүүн баталж хяналт тавина шаардлагыг гэсэн болохоор энэ эрх зүйн шаардлага байхгүй болохоор бид нар хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болоод үүсцээ. Ер нь асуудал яг энэ дээр л очиж байгаа. Яамд энийг батлах ёстой гэдэг тал дээр ер нь бол би бол хэний ажил гэдгийг бол яг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол манай татврын албанаас бол ажлын хэсэг байгуулагдаад энэ хуулийн хэрэгжилтэд бид нар ажлын хэсэг аваад бүх яамтай очиж уулзаад энэ шаардлагыг одоо шинэ 11 залт байгаа шүү дээ. За энэ 11 залт энэ яамд хариалагдах юм байна. Ингээ бүгдийг нь уулзчихгээд чанарж бол ажилласан. Тухайн жилдээ 2024 оны 9 сарын 19-ээс эхлээд хууль хэрэгжлээ гэд бид нар уулзлуудаа зохион байгуулад яамд аваад ажлын хэсэг бүр байгуулад бид нар бүгдээр ажлын хэсэгт нь ажилласан. Яг ингэж бол ажилласан. Яг энэ шаардлага батлагдах энэ процессууд дээр бол хин одоо буруутай гэдгийг хууль одоо хуулийн байгууллагын тогтоох бах. Одоо мэдээж энэ бол та хэд маань хохирол татварлагч хэцүү байна гэдэг үгээр үнэн ийм асуудлууд үүсэж байгаа гэдгийг бид нар харж байна. Буруутныг болоход бол мэдээж хуулиар л тогтооно шүү дээ. Бид нар бол хэн буруутай тэр буруутай гэж одоо хэлж мэдэхгүй байхгүй юу? Тийм болохоор энэ асуудал үүсээд байна. Энийг ингэж шийдэхэд бол бид нар ажиллаж байна. Гэхдээ татврын албан маань хуулийн хүрээнд л ажиллахаас өөр аргагүй юм шүү л гэдэг байдлыг би та хэдтэй хэлээд байгаа. Энгийн байдлаар. Хөнгөвчлөх одоо ямар нэгэн гарц харгалгаа байх. Тэгэхээр түрүүн таны хэлснээр бүгдээрээ харж үзье. Байшин энийг орхичээ, барилга барьж байгаа орхиод тэтгэмжийг авчиг гэж бас болохгүй байхгүй юу? Энэ болохоор татвар маань өөрөө нөгөө нэг чинь бол яг ингээд зорилт нь тодорхой, амжилт нь нотлогдож байгаа, нотлох баримттай зүйлийн үед би ярьсан. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд журам 25 батлагдлаа, шаардлага ингэлээ гэдэг ингээд 24 оны тайлан буцаагаад байгаа асуудал дээр бол энэ хэрэгжих боломжтой маа гэж харж байгаа байхгүй юу? Магадгүй барилга хөрөнгө оруулалт чинь өөрөө урт хугацаанд хэрэгждэг учраас 24 онд эхэлсэн одоо тэр хөрөнгө оруулалт барилгын ажил одоо дуусаагүй явах магадaltaй шүү дээ ер нь. Тэр агуулгаар нь би энэ бүртгэл талаас нь яриад байгаа. За манай хувьд бол
Мэргэжлийн байгууллагын хувьд ингэж хардаг. Одоо энэ бид нар нэгдмэл ойлголтгүй ингээ ойлгомжгүй байдлаас энэ байдал үүслэх гэж ярьж байгаа. Тэр бол ерөөсөө бараг 15 оноос хойш татврын мэргэсэн зөвлөхийн нэмлэг ерөөсөө энэ манай Монгол улсад татврын боловсрал буюу суур боловсрал иргэдийн энэ татвар төлөх сэтгэл зүй одоо суулгаж өгдөг юм байна. Энэ бол бүр бага наснаас нь бусад улс оронд Япон, Солонгос те бусад улс оронд бол бүр ингээд дунд сургуулиас нь энэ татврын хичээл сурах хичээлд нь ороо явцсан байж дээ. Тэгэхээр бид нар санаачлаад боловсролын яам, сангийн яам одоо ингээд мэргэжлийн байгууллагууд хамтраад энэ суур боловсролоос нь эхлэх хэрэгтэй юм билээ. Энэ төлж байгаа татвар юун зарцуулагдаж байгаа. Тэгэхдээ сургуультан заагаад тэгээ гарч ирээд одоо санхүү татврын мэргэжилтэн болохгүй ч гэсэн бүх одоо ажил эрхэлж байгаа хүмүүсийн татвар санхүүгийн мэдлэг мэдээлэлтэй байж ич энэ хууль хэрэглэн дээр нэгдмэл ойлголттой болох юм билээ л дээ. Тэгэхээр энэ нөгөө суур юмаа хийхгүй болохоор өнөөдрийн гал унтраачдаг дахиад хууль гардаг ойлгомжгүй байдлууд автагдал явна гэсэн санаа. Тэгэхээр миний хувьд бол ийм бодолтой явдаг. За тэр бусад улс орны хувьд болохоор энэ 22/9-т ижлэхэн заалтууд хэрэгжил явж исэн энэ туршлагуудыг бас судлаад энэ залтыг одоо хэрэгжүүлж хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 35% хүртэл хэрэгжиж шүү дээ. Өнөөдөр дуусахгүй. Одоо 35 оны 12 сарын 31-нд 10 жилийн хугацаанд бид нэр хэрэгжүүлнэ. Тэгэхээр өнөөдөр хэрэгжилтийн байдал дээр мэдээж шинэ энэ бол яг анх удаа одоо ингээд энэ жил болон ингээд ингэж их алдагдaltaд орцооч чухал нэгжүүд дараа жил ер нь ханд нийгмийн хариуцлагын төлөө ханд тусламж өгөх болоо за одоо юк тэр юм төлөвлөгөөрөө зүйлийг хичүүл яг уу ингэж нэ одоо яг 25 оны байдлаар гэхэд яг хөнгөлтийн мэдээ өнөөдрийн байдлаар ичилж гараагүй байна тайлбар ирээгүй байна. Гэхдээ бид нар нөгөө төлбөрийн баримтаараа хөнгөлтөнд хамруулахыг ялгаж авч байгаа шүү дээ. Нөтийн 3-1-ийн бусдгээд. Тэгэхээр баримтын мэдээлэлээр суурилж үзлээлтэй бид нар бол нэг сая төсөв батлагтай холбоотой мэдээлэл гаргаж үзсэн. За тэгэхэд яг өнөөдрийн байдлаар хөнгөлтөнд хамруулахын төлбөрийн баримт үйлдсэн газар гэдгээр 110 мянган газар байл шүү дээ. 110 мянган төлбөрийн баримт тэнд байлаа нийтдээ. Нийтдээ үнийн дүнгээр аваад зөрчилсөн байдлаар авч үзэхэд 140 хэдэн тэрбум байсан баха. Тэгэхээр энэ бол зүгээр хэрэгжээд явж байгаа хуулийн заалт. Тэгэхээр энэ журам юу лээ? Тийм нэг одоо эннийхээ өмнө цаг хугацааны юун дээр одоо тэгэхээр яг ингэ хэрвээ бид нар 24 оны энийг авч үзэх юм бол 25 онд хэрэгцээ одоо бидний баталсан хугацаа гэж байгаа шүү дээ нийтэд мэдээлэл. Энэ хугацаанаас өмнөх нь бас хамрагдахгүй болох тийм бас нэг хүндрэл үүсч эхэлж байгаа гэсэн үг. Тийм бас асуудал үүсэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нэг мөрөл шийдмэл байна. Одоо ингээд бид нар энэ төрийн үйл ажиллагаа ойлгомжгүй байдлаас болоод ийм алдаа гарлаа гэх нэг этгээд ч гэдэг юм ярьж байна те. Гэтэл олон улсад бол яадгүй ихээр татвар төлөгчид дэмжинэ гэдэг нь өөрөө энэ төр хэрвээ ямар нэгэн буруутай ойлгомжгүй байдал үүснээс болоод татвар төлөгч охирсон тохиолдолд хариуцлага асуулдаг байдаг. Манай хуулийн дээр бол байдаг мөртлөө тэр нь бас төдийлөн хэрэгжлэгддэггүй. Татвар төлөгч хариуцлага алдахад бол тэрийг маш сайн соргоогоор хэрэгжүүлж чаддаг бид нар тийм ээ. За аль бодлогын шинжүүдийг ч гэсэн ашигладаг. Тэгэхээр одоо надад нэг асуулт байгаа байхгүй юу? Одоо энэ өөр нөхөд үүсчлээ. Аж ахуйн нэгжүүдийн тайлан буцаачлаа. Энэтэй холбоотой одоо дараа нь гарах үр дагаврууд буюу одоо үүсэх одоо хугацааны татвар энэ алдангийн асуудал дээр аж ахуйн нэгжийн одоо энэ асуудал дээр төр яаж одоо хариуцлага хүлээх юм болоо. Одоо та бүхэн бол татврын алба гэдэг нэг тусдаа, сангийн яамны тусдаа, засгийн газар их хурлын тусдаа асуудал биш шүү дээ. Татвар төлөгч бол энэ манай төрөл гэж харж байгаа тийм. Тэгэхээр ийм асуулт үүсчихэд байгаа юм. Одоо тэрнтэй холбоотой хугацааны асуудал үүсгэхэд татвар төлөгч одоо хөөн хилц хугацаа чинь за 4 жилгээ бодъё тий. Тэгэхэд одоо бид нар яах юм? Тэрэн дээр одоо ямар бас бодлого шийдэл байгаа юм бол доо гэж бас бодол байж байгаа л да. Тэр манай татварын алтны улсууд маань хэллээ шүү дээ тий. Энэ одоо ер нь бол татварын алба бол аливаалах л одоо зохицуулах аж ахуйн нэгжүүдийнхаа одоо энэ асуудлыг эрхшгийг хамгаалах тал дээр байна. Энэ яг тэгэхээр энэ дээр нөгөө төр яриад байгаа нөгөө хэрэгжүүлэгч агентлаг гэдэг тий. Хэрэгжүүл энэ хуулийг дагаж мөрдүүл гэсэн чигүүрэгт наад. Тэр бас манай зөвлөх үйлчлэгийн эмэгтэй манаас хэлж байна. Тэгээ хуулийг ингэж дагаж гардаг, тайлбарладаг, ойлгомжтой байдлыг нь одоо хүмүүстээ энгийн ойлгомжтой байдлаар нь танилцуулсан хуулийн тайлбар толиуд бас гараад явж байгаа. Шаардлагатай тохиолдолд бол одоо яг энэ орон зай дээр л бас манай татварын мэргэжлийн зөвлөхүүд бол натурын ажиллаж байгаа шүү дээ, тий. Тэгээ бас өргөн хүрээнд ингэж хүн болгонд хүрэхгүй байгаа. Тэгэхээр энийг хүн болгонд хүрэхийн тулд бас илүү нэг тамтын ажиллагаанууд байгаад байгаа. За ингээд нөгөө асуудал хууль зүйн яам дээрээс нэгэнтээ төрийн мэдээлэлд ороод гарчихсан. Тэ одоо энэ одоо дагаж гарсан энэ журмууд бол одоо хугацааны хувьд одоо болж байна. 25 он руу бол шилжээд ороход болж байна. Гэтэл сангийн яам дээр одоо ямар эцсийн шийдвэрүүд гарах юм байгаа тий.
За ингээд бүх одоо яамдуудын шийдвэр нь гараад ингээд ирэх юм бол аж ахуй нэгжүүд одоо энэ дээр үүссэн төрөний одоо үр төлбөртэй холбоотой, өнгөлтөө идэлхтэй холбоотой энэ асуудлууд дээр одоо нэгдсэн байдлаар одоо байр суурийг илэрхийлэх замруул орно л доо. Одоо нэг ясандаа нэг буруутан хань штэ. Тэгээ сая хэлж шүү дээ одоо ингээ үр төлбөр үүсгэхээр үр төлбөр үүсгэхээр. Тэгэхээр одоо жишээлбэл одоо аж ахуй нэгжүүд маань одоо нэгдсэн байдлаар ч юм уу нэгтээд л одоо энэ асуудлаа шийдэхийн тулд одоо нэг захиргааны иргэн шүүгч байт юм уу ингээд нэгдсэн байдлаар. Гэхдээ амар шүүхээр явна гэдэг чинь бүр өөрөө тэгээд төртөө шүүгдэлцээд ингээд явна гэдэг чинь бас тийм цаг хугацаа тэгээд сая хэлдгээр 4 жил тэгээд цаашаа ингээд яваад байна. Тэгэхээр энэ наана нь болж өгвөл одоо энэ яамдуудтайгаа ярилцаад татврын алт газрууд маань ярилцаад аж ахуйн нэгжүүдтэйгээ ярилцаад за энэ дээр нэг 85 аж ахуйн нэгжийн 46 орчим тэрбум төгрөгийн асуудал байгаа. Тэгээ энэ дээр бас нэг гаргалгаа одоо яралтай олох хэрэгтэй байгаа хаа. Яг наашаа ирж явхад замд жишээлбэл эдийн засгийн хөгжлийн яамнаас бас яг энэ татврын 1% асуудлуудаар одоо 26 онд хэдүүлээ яах вэ? Аль салбар чиглэл рүү энийг чиглүүлэх вэ? Танхимтайгаа хамтраад энэ одоо нөгөө одоо энэ шаардлага хэрэгжүүлэх. Ингээд явъя бид нар юугаа хийя? Саналуудаа ингээд явъя гэдэг. Үгүй би яг ингээд телевизэнд асуудлаар чи нэвтрүүлэгт орох гээд ингээд явж байна гэдэг ингээд бас ярилцаал сая нааш ирж ил явлаа л та. Тэгэхээр ер нь тэгж байгаа л та. Ер нь урд нь бол бид нар татврын албан захиргааны байгууллага гэж хардаг байсан. Одоо бид нар ч гэсэн татвараас өөрчлөгдөд 2025 оноо гэхэд бид нар зөвлөн туслагч алба гэж зарлаж байгаа. Ер нь татврын алба бол татварлагчийн эрх ашигыг хамгаалах тал дээр ажиллах ёстой, төлөөлөх ёстой гэсэн юм байдлаар. Тэгээд дөрөвний миний хэлсэн хүндрэлүүд үүсээд байна. Одоо дагуулж гарч байгаа зөндөө юм байна. Одоо алдан тооц гарахаар яах юм? Нэг тооцгүй гэж орхиж бас болох уу? Хууль зөрчих асуудлууд үүснэ. Дараа нь бусад нөгөө хандив авсан ордгоор тайлбарсан гэд зөвхөн 87 газрын асуудал биш ээ гэж миний хэлээд байгаа. Яг л энэ дээр үүсээд байгаа. Цаана хүмүүс нь яах вэ? Одоо тэгэхээр жижиг аж ахуйн нэгж баг төгсөн мөнгөө бид тэр багаасаа буцааж авъя гэхээр нөгөө баг нь өгч чадах уу? Татвараа төлөх үү гэх юм асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр энэ их олон зөвхөн энэ гэхдээ энийг би хохирол гэж бол харахгүй байгаа шүү. Бүгдээрээ хохирол гэж юусоо ярих байдгийг. А энэ асуудал бол үүссэн. Энэ асуудлыг бид хамтран шийдэх тал руугаа л хамтарч ажиллахад бол татврын алба бол бэлэн байгаа гэдэгтэй л байр суурь байна да. За одоо би татврынхаа ирсэн дээр аж ахуй нэгжийн хамгийн их асуудаг нэг асуултыг асуух хөө. За дан саачлаа. Би яаж татвараа төлөх вэ? Би яаж гүйлгээ хийх вэ? Бүр ингээд үнэхээр хэцүү байна гэдэг аж ахуй нэгжүүд бүр надтай бол нэг биш удаа таарч ирсэн тий. За яг энэ дан саах тийм шаардлага байдгүй. Яг үгүй биш яг одоо стандарт гэх юм уу те. За ингэдэг. Хуулийн дагуу энэ үйл ажиллагаа. За ер нь бол 2020 онд орсон хуулийн дагуу бол татврын алба маань өөрөө гүйцэтгэлийн бие даасан эрх мэдэл гэдэг юм хуулийн заалттай болсон. Энэ яадаг вэ гэхээр харин ч манайх ч яг албадлагын журам бас ер нь харьцангуй бага хэрэгэлдэг татврын алба шүү. Бас олон улстай харьцуулахад би бол ажиллагааны хувьд бол тэгж харж үзсэн. За дансах асуудал яа эхлээд бид нар ингэдэг шүү дээ. Зүгээр ээж байгаа хүний очиж шууд дансыг хаадаггүй шүү дээ. Эхлээд бид нар яадаг вэ гэхээр та өрөө төлөөч гэд шууд өрөө үүсэн одоо нэхэмжлэх гэж байгаа тий. Татрын төлөх нэхэмжлэх үүсгүүд бид нар мэйлэр хөргүүлж байгаа. За ингээ хөргүүллээ. Дараа нь ингээд тэр чинь өр үүсэх хугацаа гэдээ бас байгаа. Өр болонгууд бид нар тэнгууд дахиад татрын албаны мэдээлэл хөргүүлж байгаа. Энэ мэдээлэл нь за та энэ дотор ингээ мөнгө төлөөч. Төлөхгүй болохоор 10 хоногийн дараа дансаж яах гэж. Энэ чинь үе шаттай арга хэмжээ байхгүй юу? Татвар хураах. Тэгэхээр нөгөө хүмүүс дансыг хааж гэдэг чинь албадлага хэрэгжилж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд гуйж яаж сануулга мессежүүдийг аявуух явж байгаа. Одоо та ядмаач мэднэ. Ингээд байж л мессеж очиж байгаа үстэй. Та сануулад тэгээд шиний баримт системээр бид нар дамжуулаад буцаа олгостоос татвараа төлөхгүй гэл ингээд саналын чи хүртэл авч байгаа шүү дээ. Хураах процессыг бид нар ингээд хялбарчилж байгаа боловч дан саажин гэдэг чинь албадлагын ажлын эхлэл нь багхгүй юу? Ер нь бол одоо ингэж чинь хараа мөнгө аж ахуй нэгжүүд 6.2 их 80 төгрөгийн татварын өртөө байгаа гэдэг чинь. Энэ хэдэн аж ахуй нэгж өртөө байна. Одоогийн байдлаар яг хичнээн аж ахуй нэгжийн дан саалттай байна. Үнэхээр хэцүү байна уу манайхан төлөхөд. Та охин одоо ингээ мэдэрж байгаа байлгүй дээ тий дунд нь ажиллаж байгаа хүмүүс. Одоо сая бол инглээ шүү дээ. Ер нь татрын орлогын бэлд татрын орлого төлөвлөгөө гэж бид нар одоо яриад байгаа тий. Одоо орлого төлрүүлэх хүний хувьд бид нар ингээ харахаа жилийн ингээ айтайхаа явж байсан. За бид нар тэгээд нөгөө эдийн засаг өсөлттэй ногдол өндөр болохоор ингээд яг яагаад юм хуримтлагдсан үр үүссэн асуудал нь нэгдүгээр бид нар албадлагын арга хэмжээг бага авсан байгаа. Тэгээд шулуухай дотор нь харахад тэгээд ч нөгөө хүмүүс ингээд төлөхгүй явж болоод идэм байх гэсэн ойлголтууд бас төрсөн байлээ. Одоо бид нар анализ. За төсөв хүндрээд санхүү мөнгө олоод хэрэг боллоо.
бид нар урд нь хадагч байсан шүү дээ. Одоо л ингээд хүндэрчээ бүгдээ ингээд айгаад байгаа болохоос. За яг өнөөдрийн байдлаар урд цард бид засгийн газар өгсөн мэдээлэлээр авч үзэхэд 72 мянган татвар төлөгч байгаа. Өртөө нийлээд 6.5 их 80-ийн өртөө. Яг юм бол. Яг өнгөрсөн ондоос 3 дахин нэмэгдсэн байна, 2 дахин өрийн хэмжээ нэмэгдсэн байна гэдэг нь үнэн. Урд нь бид нар татварлагчдын татварлаг сэтгэлгээ сайн байсан, эдийн засгийн нөлөөлөл байсан. Энэ дээр яг тэгдэг эдийн засгийн өсөлт тогтвортой байдал байсан. Дээр нь нэмээд нөгөө татварлагчд маань үүргээ биелүүлдэг тал дээрээ байж. Яагаад бид нар өнөөдөр дансаагаад хүмүүс одоо ингэж бухимдаад байна вэ гэхээр албадлын аргыг бид нар аль болох хэрэглэхгүй байсаар байгаад энэ өрөө нэмэгдүүлсэн байхгүй юу? Бас нэг талдаа тийм ба. Өнөөдөр дансыг хаахгүй бол өрөө төлөхгүй байгаа учраас гэж хааж байгаа. Тэгэхээр та боддоо 72 мянган татвар төлөгчийн өнөөдрийн байдлаар данс хаалттай 16 мянган татвар төлөгч байгаа. Нийт татварлагчдын өртөө татварлагчийн 5-1 дээр нь бид нар дансыг хаасан шүү дээ. Тэгэхээр хин ч гашгиж чадж байгаа сонсогдож байгаа юм шиг өнөөдөр бидэрт яг энэ талаас харагдаж байгаа шүү. Би яг өмөрж байгаа юм шиг боловч. За данс хаалаа. Өнөөдөр тэгэхээр данс хаагаад мөнгө ордгоо үгүй шүү дээ. Нөгөөх чинь дансаа хайж ингэж яв. Тэгэхээр яадгүй дахиад өөр данс нийцдэг. Одоо бүр яг бид нар өдөр хаан банкны дасыг надаа маргааш хас банкн дээр нэгээд гүйлгээ аваад явж идэг. Одоо бид нар энийг яаж хязгаарлах ёстой, тэгшвэх ёстой вэ гэхээр цахим ямтайгаа хамтраад цахим энэ татвар хураалт гэдгийг хэрэгжүүлэхдээ ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр данс хаадаг зөвхөн өнөөдрийнх биш шүү. Энэ бол үргэлжлэжсэн асуудал, арга ялцсан л асуудал. Аль болохоор бид нар татварлагчдаа үйл ажиллагааг явуулмаар байна. Өөр арга зам байна уу? Та мөнгөө төлөөч гэж яг л ингэж ажилладаг. Би бас арайч бас тийм муухай ажил явуулдаг гэж одоо татвар хаалт бид 25 жил би ажиллаж байна. Урд нь яг юм сайхан байхад гэдэг шиг л байж. Өнөөдөр төсөв мөнгө орохгүй байна, амьдрал хэцүү байна, үр ингээд ихсчлээ. Тэгэхээр үр ихсэн татвар хаалтны талыг аваад үзэхээр татварлагчдаа яг зөвлөж ингэж тусаж ажилласаар байгаа л яг үнэхээр өрийнхөө дөг нэмэгдүүлсэн л асуудал байхгүй юу? Зөв нэг талдаа харахаар. Тийм л гэж. Эдийн засгийн нөхцөл байдал. Эдийн засгийн нөхцөл байдал бас нөлөөлнө. Сая хэд 11 сарын төсвийн орлогын төлгөө бүх шатанд тасарлаа. Яагаад тасалсан бэ? Та хэд мань анзаарсан те түрүү намбыг орж ирэхэд ярьжсэн ш. Өрсөлийн хувьд гарна гэдэг мэдээлэл өглөө хүн болгон яг зогссон шүү дээ. Тэгээ 11 сарын 28-ны өдөр ийм мэдээлэл гараад тэгээд 11 сарын сүүлийн 2 хоногийн бүтэн 2 хоногт 27 тэрбум төгрөг улсын хэмжээнд төвлөрнө гэдэг би амьдралдаа үзээгүй. Өдөрт манай татврын орлогч нь дунджаар 100 тэрбум орж идэг ийм эргэлттэй газар. Тэгэхээр ийм нөлөөллүүд татврын орлогын төлөөлөлт энэ өрийн байдал нөлөөлөд байна гэж бид нар бол харж байна. Би харин юу хэлсэн байж магадгүй шүү. Нөгөө талаар бас нэг юм ажиглагтаад байгаа. За нэг зомби компаниуд гэдэг нэг хэсэг яриа гараад байгаа шүү дээ, тэ. Яаж ч болдгоо, татан буулгачч болдгоо, дампуурлаа зарлалч болдгоо. Тэгээд энэ зомби компаниуд чинь өөрсдөө одоо үйл ажиллагаанд зогсчихсон. Тэгээд татан буулгаад ингэж явъя гэхээр нөгөө татварын өөртөө байгаад тэ. Эргээд шүүхтэр очиод компани татан буулгыг гэдэг өргөдлөө гаргаад ингэж явахаар нөгөө шүүхтэрээс нь та одоо ямар нэгэн байдлаар одоо орлого олох бага зэргийн орлого олох боломжтой болчих. Тэгэхээр та компани татан буулгах хэмжээнд биш вэ? Танд одоо тодорхой хэмжээний орлого байгаа учраас та үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд энэ татварынхаа одоо өрийг төлөө гэдэг юм. А нөгөө хүн тэр үйл ажиллагаанд зогсоод одоо үйл аж ахуй нэгжээ цааш навж явж чадхаа болоод одоо нэг ясандаа би чадхаа болсон гэдгээд зарлж чинь. Тэгээд бүр одоо 2 гармага сэгсрээд үзүүлсэн. Тэгээ одоо дахиад одоо 2 чихнээс өрийн малгай гэдэг дээр л толчаад байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ дахиад нотлоо гэд. Тэгээ энэ дээр нэг баахан ийм нэг хоосон компаниуд бий болчиход. Би энэ дээр тайлбарлая. Одоо данс хаалаа. Дансаас дараа бид агуугүй. Ерөнхийдөө одоо энэ өртөө компани өрийг хураах ажиллагаа ингээл зогсдгүй л дээ. Бид нар яадаг вөхөр 2 цэцгээс авна, авлагаас нь авна, мөнгө өрн одоо тэгээ хөрөнгийн байдлын тогтоон, хөрөнгийн дуудлагуудлаанд оруулна гэж маш ингээд олон процессыг манай дотроо хэрэгжүүлдэг. Тэгэхээр таны ярьж байгаа зомби гэдэг нь орлого байхгүй, хөрөнгө байхгүй болсон газрууд байдаг. Энэ бол тэгээ шүүгээр шийдвүүдээд мэдээж мөнгө орохгүй юмчингээл дампуурлаа эргээ зарлаад гарч байгаа тохиолдолд дампуурлаа зарлаж байгаа гэсэн юмнууд байгаа. Процессын хувьд бид төвхтэй. Яалтчгүй бүр юм үүснэ. Энэ бол хуулийн дээрээс нэмэлт өөрчлөлтөөс оруулаад явах юм бол тэгэхээр бид нар дандаа хөрөнгөрүүл орно доо. Одоо дансыг наагаад дансанд мөнгө орохгүй ингээ байгаад байвал тэгэл хөрөнгөний байдлын тогтоон, хөрөнгөний дуудлагуудалтанд оруулна гэдэг ингээд дараагийн шатны ажиллагаанууд явж байгаа. Бас нэг ийм асуудал байна. Энэ дээр та хоёр минь товчхон таад мань хариуллаад өгөөрэй. Нөгөө татварыг ингээд
бүгднгээс нь ижил авахгүй байна. Заримаас нь авж гин, заримаас нь авахгүй байна гэж одоо тэгш шудраг биш байна гэдэг ийм хандлага бас татвар төлөгчдийн донд байна л да. Жишээлбэл одоо ингээл нөөт гэлтэхэд зарим нь бүр нөөтийг ингээл айл дээрээс нь ахуулаад нөөтөд төлөөд идэг. Зарим нь бүр огт нөөт төлдгүү тийм хүмүүс байна тийм үү? Одоо худалдааны төгөөч гэдэг юм уу нөөт төлдгүү хүмүүс байна гэдэг. Ер нь энэ татварыг шудраг зөв шудраг авдаг байх, ижил тэгш авч үзэх энэ тал дээр татварын байгууллага ямар арга хэмжээ авч байгаа юм? Одоо бид нар сая их нийслэл аймгийн үеийн хэмжээнд татварлагчтай таньж мэдээгээд байршлаар тоол. Одоо бүх ингээд одоо таны яаж энэ худалдааны цэг байна шүү дээ. Худалдааны цэгээ бүх лангууг бид нар ингээд тоолж эхэлж байна. Энэ татварлагчтай таних гээд байгаа. Тэгээд нөөдөг чинь төлдгүү гэдэг чинь хүн болгоо очиод бид нар баримт гэдэг системийг орууллаа 16 оноос хойш. Энэ баримт системийг бид нар одоо юу гэж харж байгаа нөхөр татварлагчийн гар утсан дээр татврын албаа гэж бид нар тайлбарлаж байгаа. Эндээс бүх үйлдэлийг хийж болно. Одоо тэгэхээр бид нар сая хуулийн шинжилгэнд хуулийн төслүүдээр оруулж байгаа нь ерөөсөө баримтаа авчих буцаа олголтын дүнгээр ингээд буцаа олголтын дүнгээр нэмэгдүүлэх замаар баримт олголтыг нэмэгдүүлээд ирэх юм бол дад эдийн засаг биш болоод байхгүй болоод ингээд бүгдээрээ тэгш шудраг болох юм а гэсэн рүү явж байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр хуулийн өөрчлөлтийг хүлээж байна. Хоёрдугаар ерөөсөө өнөөдөр 1800 байцаагч баримтаа өгөх шаардаж авахаасаа илүү сая 800 хүн маань зэрэг та өсөн бол баримтаа өгчихөө гэд ингээ яваад их юм бол ус орондооч ягаад өөрөө ч гэсэн буцаа олготгоо хувийг авахын боломжууд байгаа байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ татврын албаны ажлыг хийж байгаа юм биш ээ. Бүгдээрээ өөрсдөө нийгмээрээ шудраг байсан тохиолдолд энэ байдлыг харьлана гэж бол миний зүгээс харж байна. Миний ойлголт шүү. Тэгжэл таны зүгсэн дээр тайлбарна. Энэ дагуу бас нөгөө танхим дээр бас хилцүүлгүүд бас одоо дараа зохион байгуулагдсан. Тэгээд ер нь бол нийтээрээ нэг 5% татварыг одоо ингээд жигдхэн төлдөг болвол яасан юм бэ гэдэг. Энэ нөгөө татварын 2007 онд орсон өөрчлөлт чинь бас л ингээд татварын хувь хэмжээг буулгасан. Тэрнээс болоод энэ далд эдийн засгийг ил гарч ирээ. Татварын одоо орлого бол одоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн юм байна. Тэгэхээр энэ дээр дахиад нэг реформын шинжтэй зүйл хийгээд одоо нийтээрээ 5%-аар ингээд буцаа олголт хийчих юм бол нөгөө бүх хүн зэрэг одоо саяны хэлдгээр өөрөөсөө татварынхаа нөгөө нэг татварынхны ажлыг өмнөөс нь хийгээд явах боломжтой байна гэдэг. Энэ зарчмаар яваад байгаад. Зүгээр энэ талаас нь үзэх юм бол аж ахуйн нэгжүүд маань яг ингээ хоёр хуваагдаад ит юм л. Зарим одоо аж ахуйн нэгжүүд бол саяны гаргасан саналыг дэмжиж явдаг бол нөгөө талд нь бол эсрэгээр татварын хувь хэмжээг нь буулгаад тэгээд жигдхэн төлдөг болъё гэдэг асуудал ярьдаг. Нэг бол ингээд буцаан олголт буюу нөтийнхөө системээр хяналтаа хийгээд явъя гэдэг ийм хоёр байр суурь дээр л тийм л л. Гарсан энэ саналууд ч гэсэн энэ дээр ингээд ерөөсөө хоёр хуваагдаад байгаа нэмий татварлагч баазаа өргөдгийг хоёр өгөөж байгаа. За миний хувьд болохоор татвар төлөгч аж ахуйн нэгж иргэн гэдэг. Тэгэхээр аж ахуйн нэгжийн бүтцийг аваад үзэхээр том татвар төлөгч бол 3 өрөхгүй тийм ээ. За тэгээд ихэнх аж ахуйн нэгжүүд баг 90 гаруй гэж ярьдаг бид нар жижиг дунд аж ахуйн нэгжүүд байгаад идэх. Тэгэхээр жижиг дунд аж ахуйн нэгжүүд чинь яг энэ татвар санхүүгийн одоо тайлан мэдээгээ өгөх татвараа төлөхийн асуудал дээр бас зөв тайлгналын асуудал яригдсан зүйтэй гэж би харж байгаа. Би татварын алба яг ингээд тайлан авах тушаах хугацаанд ирүүлсэн талаар яриад 1800 байцаагч ажиллаад ахаасаа илүү энэ үнэн зөв тайлгналын асуудал дээр бид нар яг энэ мэрэгсэн зөвлөхүүдийнхаа тусалцааг авдаг байх хэрэгтэй. Олон улсад бол аж ахуйн нэгж байгууллал улсын бүртгэл дээр очиход та татварын одоо бүртгэлээ одоо хийлгээ. Улсын бүртгэл дээр зарим татварын бүртгэл нь явагдаж байдаг. Тэгээд татварын мэрэгсэн зөвлөхөө сонгоо гэдэг энэ саналыг татварын алба нь ингээд хийлж идэг юм байт юм байна. Тэгэхээр одоо түрүү нөгөө хамт орж байгаа даргынхаа нэрийг мартсан юм блэ. Магна Отор даргын хэлснээр болохоор ядгаа гэхээр энэ зөвлөг үйлчлэгийн хүртээмж жижиг дунд аж ахуйн нэгжүүдээр хөрөхгүй байна гэдэг бол бас зөв. Яагаад тэгэхээр энэ татварын зөвлөх үйлчлэгээ өөрөө аж ахуйн нэгжээр хэрэгжиж байгаа юм. Хэрвээ одоо татварын мэрэгсэн зөвлөхөд нийт 1800 2000 орчим зөвлөх байна. Эдгээр хүмүүс иргэнээрээ буюу хувь иргэнээрээ те гэрээгээр хувь хүмүүст зөвлөх үйлчлэгийг үзүүлээд явах бас боломж нь байгаад байгаа юм. Тэгэхээр энэ татварын хуулийн шинжилгээтэй холбоотой энэ зөвлөх үйлчлэгийн хуулийг бас оруулаад тэр нөгөө хүртээмжийг нэмэгдүүлэх заалтыг оруулах нь зүйтэй байгаад байгаа юм. Тэгэхээр иргэн одоо хуулийн этгээд компаниас зөвлөгөө аваад явах нь бас санхүүгийн хувьд ч ихсэн ачаалттай тийм ээ. Тэгэхээр хувь хүнээсээ зөвлөгөө аваад явдаг ийм тогтолцоо бүрдчих юм бол хүн
хүн болгон бизнес хийхийн тулд заавал ингээд бүгдийг мэддэг байх гадаах биш тийм ээ. Чиглэлээр мэрэгсэн хүмүүсээрээ тусалцааг аваа явдаг энэ одоо мэдлэгийг үнэлэх, мэдлэг суурьсан эдийн засгийн дэмжих асуудал дээр одоо бүгдээрээ бас хөдөлмөр байгаа юм. Тэгэхээр тэр одоо хамрагдалт муу байна. Одоо тэр иргэд энэ мэдлэггүй байна. Ингээд болохгүй байна гэдэг болгон ч бол уг нь 20 онд бол иргэн болгон тайлан өгөхөр л залт орцсон шүү дээ. Гэтэл одоо зөвхөн хөнгөлөлт чөлөөлт идэх гээд эсвэл ингээд цалин авч байгаа иргэдэл ингээд тайлангаа хийгээд байгаа үзэгдэл манай улсад бол байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид нар энийг бүр ингээд суурьаар нүүршлэх хэрэгтэй юм билээ. Тэгэхээр одоо энд сууж байгаа бүх хүн татвар хуулийн шинжилгээний тухай ярьж байна. Тэгэхээр шинжилгээг бол хэд хэдэн шатаар нь яг үзэл баримтлалын хүрээнд хуваах хэрэгтэй юм билээ гэж би зүгээр харж байгаа. Тэгэхээр ялангуяа одоо энэ өршөөлийн хууль, энэ татварын хуулийн шинжилгээний асуудлыг ийм одоо улс орны төсвийн орлогыг бүрдүүлэхтэй холбоотой ийм асуудлыг бид нар бодлоо ярьдаг биш, судалгаатай юм ярих хэрэгтэй байгаа. Тэгэхээр манай байгууллагууд бол бүх чиглэлээр судалгаануудыг хийдэг, энэ дээр анализ хийгээд төрийн байгууллагуудаа одоо аж ахуйн нэгж байгууллагууд татврын зөвлөхүүдийн саналуудыг нэгтгэж хөргүүлдэг. Тэгэхээр миний одоо энэ хөргүүлсэн саналыг ингээд хуваагаад харахаар процессын шинжилгээний асуудал байгаа. Одоо хууль хэрэгдлийг хэрэгжүүлэх асуудал. Энийг бол өстой жинхэнэ татврын албанд ажиллаж байгаа хүмүүсийн саналаа энэ дээр өгөх ёстой зүг биз дээ, тийм ээ. Хувь хэмжээний асуудлыг бол олон улсын жишгээ хараад одоо тогтоохон зүйтэй. Тэрийг нэг их одоо татвар төлөгчнөөс асуугаал нийтийн санал асуулга явуулаад байх бас тийм төдийлөн тохиромжтой биш байдаг. Цаашлаад одоо энэ яг бодлогын шинжтэй одоо татвар төлөгчдийг дэмжих асуудал гэж бас байгаад байгаа. Тэгэхээр энийг аль зөв хийж өгөөч вэ гэж бас саналуудыг бол татварын мэргэсэн зөвлөхийн нийгмийн хувьд бол явуулсан. Тэр нь юу вэ гэхээр одоо маш олон хөнгөлөлт чөлөөлтүүд байгаа. 200 гаруй хөнгөлөлт чөлөөлтүүд манай одоо хэрэгжиж байгаа хуулийн дээр байгаад байгаа. Тэгэхээр энэ нь яг нөгөө эзнээ олж гин үү? Нөгөө аж ахуй нэгж нь яг идэлж чадж гин үү? Эсвэл идэх гээд яваад очихт нь дахиад нөгөө шаардлага яриад ингээд идлүүлэхгүй байх уу ч гэдэг юм уу? За түрүүн тэр ярьсан одоо татвар төлөгч юугаа хэрэгжүүлэхэд тийм ээ татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд одоо ямар одоо дэмжлэгүүд байна. За бид нар өршөөлийн тухай ярихаасаа илүү одоо татвараа тайлагнах төлөх хугацаа ижлэхэн байгаад байдаг. Хүнд тайлагнчаад татвараа төлөх хугацаа 0 минут биш үү тийм ээ. Бараг ямар ч хугацаа байхгүй. Тэр өдрөө тайлагнаал төлөх ёстой юм шиг. Тэгэхээр бид нар тэр дэмжлэг гэдэг ойлголт буюу одоо энэ татварын шинжилгээг илүү татвар төлөгч рүү чиглэсэн хийнэ гэдэг маань төлөх тайлагнах хугацаагаа ядаж өөр болгооч. Тайлагнчаад тодорхой боломж олгоод төлдөг. Дараагийн нэг арга нь тэр үүсчээд байгаа өрийг хэсэгчилж төлдөг боломжийг олго, тийм ээ? Төлөйл гэдэг шүү дээ. Төлөе гэж юм. Гэхдээ хуваараар төлөе. За яг шинэ нэмэлт өөрчлөлийн санал дээр бас тиймэрхүү хэсэгчилж төлөх мөлх залтуудаас явж исэн харагдчихэв. За тэгээд татварын маргааны асуудлууд байдаг. За миний харж байгаагаар энэ 6.5 тэрбумын өр бол одоо жишээ нь нүүтийн өр байгаа тийм ээ. Энэ бол яг тайлангаараа үлдэгдлээрээ зарим аж ахуйн нэгжүүд одоогийн байдлаар төлсөн ч үж болно тийм ээ. Энэ 6.5-ыг. За зарим нь аж ахуйн нэгжийн орлого албан татврын өр байгаа. Зарим нь амнаатын өрүүд байгаа. Тэгээ бусад өрүүд байгаа. Тэгэхээр амнааттай холбоотой асуудал нь бол бас магадгүй маргаантай ийм асуудлуудын холбоотой үүсэж байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр татвар төлөгчийн одоо энэ үйл ажиллагаа, хуулийн шинжилгээг илүү татвар төлөгч рүүгээ дэмжсэн мэдлэгийг олгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр үзэл баримтлалыг харж одоо хийгээсэй гэж хүсэж байгаа. За баярлалаа. За бидний цаг дуусч байна. Хэлэлцүүлгийн маань цаг. За. Ер нь бол маа татрын албач одоо нэг юм суурэ өөрчсөн. За ялангуяа мэргэсэн зөвлөхийг бол бид нар татварлагч болон татварын албаны гүр байгаасаа гээд 26 одоо 30 жилийн хугацаанд бид нар хамтарч ажиллаж байгаа. За дээр нь маа татварын албаны дандаа эрсдэл суурилсан гээд татварлагчтай дандаа яаж тусалж гэнэ вэ гэхээр бид нар дандаа урьдчилаад эрсдлийн үнэлгээг дандаа гаргаж өгдөг. Одоо бид нар 8 системийг ашиглаад машинаа сурахчихсан. Одоо дандаа эрсдлийн үнэлгээг нь татварлагчтай мэдээлдэг гэсэн энэ чиглэлээр ажиллаж байгаа болохоор цаашдаа ч гэсэн татварлагчдыг эрсдлээс хамгаалаад яг энэ байдлаар ажиллах боломжтой гэж харж байгаа шүү. За баярлалаа. Бидний хэлцүүлгийн цаг дуусч байна. Гэхдээ би дараа нь татварын байцаагчид маань ч гэсэн та бүхэн ч гэсэн дахиж ирж энэ татварын орчинд тухай манай энэ студид хэлцүүлэх нээлттэй оролцоорой бүхэс олон нийтэд аль хэрэг бид нар нээлттэй мэдээлэл өгнө. Тэр чинээгээрээ эрсдлээс сэргийлэн тэр чинээгээрээ бид нар шийдлийг хайхын төлөө улс төрчид болон эрх бүхий хүмүүст бас дуу хоолой хүрнэ гэж бодож байна. Тэнгэр панел хэлцүүлэг энэ удаа татварын талаар байлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа үзэгчдээ. За баярлалаа.